За нийслэлээс Celebrity төвийг байгуулах ажил хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд тухайн байршилд байгаа иргэдийн газрыг худалдаж авах ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Тэгвэл эхний ээлжийн газраа мөнгөөр солих хүсэлтэд илэрхийлсэн 500 гаруй иргэдийн мөнгийг данс руу шийдвүүлж эхэлжээ. 3 төрлөөр газраа солих саналыг иргэдэд тавьж байгаа. Байр газраа солих, мөнгөө авах, өөр байршилд газар олгох. За тэгвэл Celebrity төвийн газар чөлөөлөх байршилд багтаж байгаа иргэдийн дийлэнх нь газраа бэлэн мөнгөөр солихыг сонгож байгаа юм а. Тэм учраас эхний ээлжинд энэ саналыг авсан иргэдэд мөнгийг нь шилжүүлж эхэлсэн байна. Гэр хорооллыг орон сууцлуулах төсөл эхэлсэн. Ингээд өнгөрсөн хугацаанд иргэдийн газрын үнэлгээ хийгдэх ажлууд хийгдэж байсан. Ингээд нийт засаг даргын 7 захирамж гарч үнэлгээ хийгдсэн иргэдийн нөхөн олгорыг олох ажил одоо хийгдээд эхэлж байна. Одоогийн байдлаар нэг 500 гаруй иргэний нөхөн олгорыг олгох 88 тэрбум төгрөгийн ийм захирамж батлагдсан. Ингээд өнгөрсөн 5 дахь өдрөөс эхлээд иргэдийн дансанд газрын нөхөн олгорын төлбөр орж эхэлсэн. Celebrity төв 158 газарт 2206 нэгж талбар чөлөөлнө. За үүнээс 1653 нэгж дэмжихээ илэрхийлжээ. Газраа чөлөөлөх айлуудын үнэлгээг 3 төрлөөр хийж байгаа. Эхнийх нь уулын ингэр түүнээс дээш буюу дэд бүтэц очих боломжгүй байршилд байгаа айлын хашааг 1 м квадратыг нь 175 мянган төгрөгөөр. Дараагийнх нь төв зам дагуу байршилд 1 м квадратыг нь 380 мянган төгрөгөөр. Төв замын 2 дугаар игнэнээс хойш уулын ингэр хүртэл хооронд байгаа айлуудын газрыг 1 м квадратыг нь 240 мянган төгрөгөөр үнэлж байгаа юм. За жишээ нь 500 м квадрат газартай айл дунджаар 120 сая төгрөг, нэмдэг нь үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлнэ гэсэн үг.